За их үзэгчтэй Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхбаттад авахныг уулзуулж байна. Энэ өдрийн мэнд. За өдрийн мэнд. За Мөнхбаттын үед бол ер нь бол их олон үзэгчид яг ингээл Мөнхбаттыг гараад ирэхтэй эсрэг. За энэ хоёрын ярианы ер нь дийлэх сэдв бол манай адуудлал руу байх болов гэж бодож байгаа да. За тэгэлгүй яваа тэгээд бас уянгийн ёроолтой эрхэм мандынхаа бас хит тооны уран бүтээлийн тоглолтод одоо манай адуу гэж дуугаар оролцох гэж байгаа да. Сэтгэл дүүрэн баяртай байна. Тэгээ морин шүтэнтэй Монгол төмнийхээ хэмэр болсон энэ сайхан эрднийг магтан дуулсан дууг эрхэм мандтайгаа бас хамтарч хийж 7 жилийн үрийг үзжээ. Тэгээ 7 жилийн туршид төмөн олондоо энэ дуугаа хүргэж очисон газар болгон хамтдаа дуулж тэр одоо Монгол одоо Монгол сайхан морин соёл энэ өхнөө одоо магтан дуулсан энэ одоо шингээсэн энэ сайхан уран бүтээлүүдийг дуулж байдагтай сэтгэл дүүрэн байдаг. Тэгээ бит хоёрын хувьд бол анх танилцж хамгийн анхны уран бүтээл манай адуу. За тэгээ манай адуу маань гарснаас хойш их болгон сүлтэй одоо надад бол маш их од хэмэр аз буян дагуулсан сайхан уран бүтээл маань болж болгон сүлтэй байж олон сайхан морины дууг одоо хараасаа дагуулсан. За манай адуу цомогт одоо бүрсрүү найзтайгаа хамтарч хийсэн 8 уран бүтээл орсон байдаг. За энэ бол одоо Монголын төрийн ажил шарга. За тэгээ Монголын хээр адуу гэж дуу. За тэгээ цаашлаад одоо янз бүр хээр, үйзэн зээрд, дарингийн хөхүяач. За тэгээ отрын адуучны дуу гэх мэтчлэн олон сайхан дууг найзтайгаа хамтарч хийлээ дээ. Тэгээд энэ цаг үедээ бас уран бүтээл ялтан шар замд одоо дөрөө нийлүүлж дөрөө харшуулж яваад сэтгэл дүүрэн байдаг. Тэгээ найзаараа бахархаж явдаг олон сайхан уран бүтээлийн дууллаа. Энэ цаг үедээ бол нийтийн дундаа бас өнгийг тодорхойлж байгаа шилдэг сайхан уран бүтээлүүдийг зохиож байгаа эрхэм мандаараа их бахархаж явдаг да. Эцсийн утаан төвийн зэхтэй дэлхийг хийсэн Монгол тамга дэргэх түргөнийг шигтэй хөгж юмтэй дэшлэн мандах нарны батралтай. Ер нь ингээд дуучтай уулзаал ингээд суухад ер нь Пүрсрэнгийн дуунуудаар дандаа цомгоо нэрлсэн байх юм. Тоглолтооч бас нэрлсэн байна. Тэгэхээр энэ бас нэг учир байт юм лөө. Тий тэглгүй яг одоо уран бүтээлийн учир ерөөл гэдэг чинь бол маш сайхан зүйл байдаг. Бүжэвтэр ярьж суухад тэгжээс одоо дуучин төр мандах сайхан гээл те. Мөнгө хоёр. За жимсээ тэгэл одоо төмөлзий уран бүтээлчд маань бүгд одоо манай эрхэм мандын сайхан уран бүтээлүүдээр цамгаа нэрлсэн байсаа. Тэгээ миний хувьд бол манай адуу цамг гэж 4 дахь цамгаа одоо нэрлсэн. Тэгээд бит хоёрын эрхэм сайхаах урандаа Төмөр ут гэж ах юм шүлгээр бүтсэн. Төмөр утх маань өөрөө Төв аймгийн Баян Өнжил сумын харьяатан. За профессор найз маань бол Увс аймгийн Өмнө сумын харьяатан баруун хязгаар юм. За Төмөр утх маань Төвийн хүн. За дуулсан дуучин уран бүтээлч нь миний бие одоо Зүүн аймгийн хүн. Тэгэхээр одоо энэ бол Монгол орныхоо одоо өнцөг болон бүртэл их шилхэн тодорхой уран бүтээл юм гэж би бас одоо омгшил бахархаж явдээ тий. Тэгээд ер нь бол яг хөө тэгээд сүүлийн үеийн зарим дуунууд бол нэг сарын настайч байд юм уу тийм ээ. Тэгээд нэг одоо бас албан гар хүнд хүрэх муу тохиолдол байдаг. Миний хувьд бол манай адуу дуугараа маш их бахархаж явдаг. 7 жилийн туршид энэ Монгол төмний зүрх сэтгэлд одоо дуулагдаж сонсох дуртай сайхан дуунуудынх нь нэг болж одоо очиод дуусахад бол одоо үзэгч түмэн маань маш сайхан хүлээж авдаг. За тэгээд одоо Монголдо төдийгүй ер нь өвөр Монгол. За тэгээд одоо Монгол туурхтандаа сонсох дуртай сайхан дуу насанд их сэтгэл дүүрэн байдаг. Одоо та бүхэн яриа сууж яхад яг үзэж байгаа үзэгч хүртэл яг аялж байгаа гэдэгт би итгэлтэй. Тий, ер нь Монгол хүний эрдэнэ шүтэн бол мор байдаг. Тэгээд Монгол төмний маань одоо Мандан Бадарч байсан үе болгон Монгол адуутайгаа холбоотой байдаг. Тэр жижиг Монгол адуу одоо дэлхийн хөрсийг одоо туураагаараа хамгаалж байсан. Монгол хүний хамгийн эрхэм анд одоо найз тэ нөхөр. Тийм учраас энэ морин эрднийг магтан дуулсан уран бүтээлүүдийг бол цаашдаа одоо зөндөө олныг дуулах юмсан гэж би бас бодож явдаг. Тэгээ энэ уран бүтээлүүдийн маань түүчээ болж энэ эрхэм сайхан уран бүтээл төрсөнд бол одоо маш сэтгэл дүүрэн байдаг. Ард түмэн бол яг дуудах нарыг бол эцэг өгдөг, дуурсгалдрыг өөрөө олж авдаг гэж. Тэгэхээр
Мөнхбат гэдэг хүнийг бол Монголын ард түмэн хүссэн хүсээгүй морины Мөнхбат гэдэг болсон мөлий. Энд бол бас манай адуугийн бас үүрэг орол их байгаа. Таны дээр сая манай адуу цомгийн тэр 8 дуунаас нэрлэхэд тэр одоо дуунууд тань бүгдээрээ л бас хит дуунууд байна. Тэгээд энэ тоглолтод бол та манай адууд яхан аргагүй хит дуулах бах. Тэгэхдээ ард түмэн бол таны нэг дуулуулаад оруулахгүй. Дараагийн сонголтууд ямар дуу байх вэ? За битэрийн уран бүтээлүүдээс манай адуу дууга найз маань надад зохиогч. Ер нь анх зохиогдсон дүүх нь одоо би бол 3 дахь уран бүтээлч нь болж дуулсан дуу л да. Төвөр дахь маань шүлгээ зохиогоод бүжид авчирж өгөөд тэгээ Батбаяр гавьяа тус дуулах хэрэгтэй гэж дуулаагүй юм байна. Одоо 2 дахь дуу чинь Намсраанаар дуучин бас дуу очих гээд тэгээ Намсраанаар дуучин маань шүлгийг үзэж байгаад энэ одоо манай адууны тамга биш байна гэж тэгээд дуулаагүй юм байна. Тэгээ 3 дахь уран бүтээлч нь би Жавхлан гавьяат одоо би 2006 онд гавьяатын зохион байгуулсан Нутгийн сэлэг дууны наадамд спортын хүн байжгаад тэр одоо уралдаан Цэрэн чин гэж сайхан дуучны дуунуудыг дуулж оролцож 1000 гаруй оролцогчдоос шилдэг 10-т шалгарч үлдэж тэгээд спорт гүн их айлаас урлагийн алтны шар замд анх удаа хөл тавьж ирсэн л да. Тэгээ 10 жилийн өмнө. Тэгээд би Жавхлан гавьяат дээр очиж одоо уран бүтээл ялуутай байгаад уулзахад бол за чамд одоо таарах дууг бол одоо профессорн гэж залуу одоо яг хийнэ. Одоо та хоёр бол яг одоо манай таарна. Тэ одоо янз таарах учраас профессорн дээр чи очоо гэж надад анх хэлж өгчээсэн. Тэгээд би бүжиг найз дээр очисон л доо. Тэгээд танилцаад ингээд ийм дуу байгаамаа гэ. Тэгээ манай адуу дуугаа дуулсан. Энэ бол 2009 он байсан. За тэгээд манай адуу дуугаа бичүүлээд би Сүхбаатар нутгийн хурдны үеинтэй сайхан үлгийн нутгийн өв найздаа нэг адуу бэлгэлсэн л дээ. Сайхан уран бүтээл хийж өглөө. Тэгээд найз нь нутгийн буян болсон нэг хурдмын адуу бэлгэлье гэж. Тэгээд тэр адуунд маань бас зориулсан сайхан дуу өөрийнх нь бас сайхан хатарч зээрд мөрөндөө зориулсан одоо юм давхцсан л да. Сайхан уран бүтээл надад одоо 2 дахь уран бүтээлийг буцаад найз маань бэлгэлсэн. Тэр бол үйзэн зээрдүүд дуу маань байсан. За тэгээд 3 дахь уран бүтээл бол Янзан хэр гэж дуу битээр хамтарч хийсэн. За Янзан хэр дуу маань бол Аранга аймгийн Харьяат Шигсүрэн гэж хүний хээрмөр Аранга аймгийн морныг шүтээнд одоо их том наадам болж одоо Монгол Улсын 7-8 тодмонлоо очиж уралдаж Аранга аймгийн Харьяатын Шигсүрэн гэдэг ламын хээрмөр төрүүлсэн. Энэ морны зориулсан дуу л да. Тэгээд хойшлоод битээр Уяачин гал гээл Өтрийн адуушны дуу гэж сайхан дуунуудаа хийсэн дээ. Тэгэхээр яхан гарахгүй та уран бүтээлчдийг бол Молор эрдэнэ үнэхээр одоо шүтэж төшиж явдаг юм байна гэдгийг бол би ойлгож байна. Морины шүтэн гэдэг бол хиймэр гэдэг бол өөр гайхамшигтай. Энэ давшигтай байна гэдэг бол өөр гайхам зүйл юм аа. Тэгэхээр ер нь бол та хоёрын уран бүтээл бол үгээр зогсохгүй байх гэж би найдаж байна. Үүнээс олон сайхан уран бүтээлүүдийг тойрох байх. Гэхдээ манай адуу гэдэг дуу тэр дуу бол үнэхээр Монголын одоо Монгол гэсэн сэтгэлтэй хэн бүхний зүрх сэтгэлд аль хэдийн очоод хоногчсон. Ийм доо түрүүн та хэллээ. Олон уран бүтээлчид маань нэг дуугаа одоо жишээлбэл одоо төмний хүртэл болох гэж одоо янз бүрийн ларга хэрэглэж байна гэхэд энэ бол өөрөө л ингээд адуу шиг сайхан тавхиад л хүн болгоны сэтгэлд хоногчсон сайхан дуу гэж. За тэгээд магадгүй та хоёрын энэ олон жилийн нөхөрлөл донд бас их олон сонирхолтой бас нэг хүн амтэн тэр болгон сонсоод байгаагүй янз бүрийн зүйл байдаг юм шиг үлээ. Бүжиг ямнаас би сонсож байгаад ер нь Мөнхбаттайгаа хээр хөдөө ингээд ганцаг дөрөв аршуулаад явхад мөн чих төшгтэй үндэ гэдэл тэгж ярьж ирсэн. За тэгээд яг хоо ер нь бас нэг энерги нийлдэг те яриа хөрөө нийлдэг сонирхол нийлдэг сайхан найзууд байдаг те монгол орчуудын нөхөрлөл бол одоо сайхан байдаг. Тэгээ би найзтайгаа бол бас олон сайхан зүйлээр бит хоёр ойр байдаг учраас нөхөрлөл маань их бат бөх сайхан байдаг байх гэж боддог. Найзтайгаа олон сум аймгаар тоглолтоор явж байлаа. Ер нь бол одоо яваад ирэхэд сэтгэл дүүрэн баяртай бие биенээ хөв
Тэгээд уран бүтээлийн сайхан одоо замдаа олон жилийг хамтдаа хэлэн туулж олон сайхан уран бүтээлүүдийг төмөндөө хүргэж хойшоочтой маань уран бүтээл өсгөгийн цагаан байж Монгол төмний маань зүг сэтгэл сонорт хүрсэн сайхан уран бүтээлүүдийг одоо хойшоочтой хийж төмөндөө хүргэж явах болно. Тэгээ найздаа уран бүтээлийн амжилт төсөө удахгүй болох тоглолтод нь одоо амжилт төсөө ер нь бол тоглолтууд тодорхой болох ба. Энэ бол хит дууны тоглолт учраас Монгол төмний сонсох дуртай сайхан дуунуудыг одоо төвөрлсөн одоо энэ цагийн шилдэг сайхан уран бүтээлийн тоглолт болох байхаа гэж бодож байна. Үзэгчдээ тэгээ та бүхэндээ бүрсрэнгийн аялгау манай мөн хотын маань та бүхэндээ аялгууланд болж хүргэсэн манай одоо дуг бүгдээр эргэн нэг санацгаая. Тэгээ тоглолтын дээр дуулагдана та бүхэн бас очиж үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэн хамтдаа сайн дуулахыг бас урьж байна. зүрх шиг холдоо хойрох салхи шиг хэрэтөө урдч барихт яраач би унаад мортхот жараач би зүс нэрүрдсэ шинжтэй саран дэвсгэртэй хасад хамгатай шагай шихэдэн атоо манай атоо ахин утумтай хамгаратоо талын салхи шиг зэтатоо хангрын утамчи улсын адын төрөчи зүс нэрүрдсэ зүрхний шинжтэй саран дэвсгэртэй хасад хамгатай шагай шихэдэн атоо манай За Монголоор байгаас тоглолтыг хүндэтгэж хүргэсэн ирсэн эрхэм таа бүхэн маань эдгээрээ энх Монголын эрүү сарууд уян жаргалтай дүүрэн сайхан ажлын гүцэхээр таа бүхнийхээ адуун голомжтой өргөн төшөөлөө. 하니 훌득시게 짠다도 모로두이 넘한치 월드겠지 못사다 한번더 치리 주스 내버르세 주르니 신주태 립스크르테 хасад хамгатай шагай шихэдэн атоо манай атоо шагай шихэдэн атоо